私が見せてあげる。好き。Ай манайхаа өнөөдөр та бүхэндээ Dragon Ball Z, BoJack гэд сансар огторгоо дээрэм устгал хийдэг бүлэг дээрэмчид дэлхий дээр ирээд юу болох талаар харуулсан тун сонирхолтой анги ярихад бэлэн болсон байна. Бүгдээрээ бичлэгэндээ шууд оръё. Дэлхий дээр нэг баян нөхөр хүүхдийнхээ 10 насны төрсөн өдрөөр Тинкажи гээд сансар огторгын болон дэлхийн хамгийн хүчтэй хүмүүсийн хоорондын тэмцээн зохион байгуулж бугаар эхэлнэ. Энэ тэмцээнд галактикийн хамгийн шилдэг тоглоомчид оролцож байгаа гэж хүмүүсийн дунд бөөн суурьдуулан болно. Энэхүү цаг хугацаанд Сэлийг алсны дараа Гоку өгсөн цаг хугацаа юм. Харин та бүгд мэдэж байгаа бох дэлхийн хүмүүс Сэлийг мистер Сатан устгасан гэж бүгд бодож байгаа. Тиймдээс Сатан хүн болгоны хайрыг өртөж энэхүү дулааны тэмцээний чухал хүн гэдгийг харуулдаг. Тэмцээн эхэлдэг 4-1 энгийн урьдчилсан шатанд тулааны талбараас унсан хүн хасагдана, үхсэн нь хасагдана, бууж өгсөн нь хасагдана. Харин үлдсэн хүмүүс нь дараагийн шатанд орох эрхээ авна гэсэн үг. Энэ тэмцээнд Криллийн бас оролцож байх бөгөөд ялаад 100 сая авна гэсэн бодолтой байх хэдий ч түүний энэ мөрөөдөл Гохоныг бас энэ тэмцээнд орсныг хараад өөрийгөө ялах боломжгүй байна гэж шантарна. Гохон орсон мэдээлэл байж байхад Trunks, Piccolo, Tenshinhan зэрэг ер нь манай хэд бүгд оролцож байх яраа ялна гэдэг дэмийн мөрөөдлөө толгооноос авч хайсан дээр гэдэг Криллийн ойлгодог. Гохоны ээж Чичи, Trunks-ийн ээж Булма хоёр ярилцсанаа. Энэ хаварч үнэхээр гоё эхэлж байна шүү гэд нэлээд хоорондоо эвтэй байдаг хэдий ч өөр өөрсдийнхөө хүүг ялна гэд хоорондоо хөөрхөн өрсөлдөөнтэй байгаад байдаг. Мистер Сатан ч оролцож байх бүх хүмүүсийг харж байхдаа манай эдийг хараад шууд танина. Угаасаа Сэлтэй их тулаанаар энэ хүмүүс энгийн биш гэдгийг мэдсэн болохоор ер нь л толгоонд нь зүхтах бодол орж ирээд байдаг. Хүмүүс ч хасагцаар урьдчилсан шатанд үлдсэн хүмүүс тодорхой болно. Үлдсэн 8 хүн хоорондоо санамсаргүй байдлаар тулдана. Нэг том биетэй гартай Гохон үзэхэр болж нэг өшгөлөөл хасчихна. Дараагийн тулаан бол Trunks, Tenshinhan хоёрын хоорондын тулаан. Бас нэлээд үзээтэй тулаан болно. Уул нь Tenshinhan-ыг зохиолч нэрвлээд байдаг болохоос биш чадвар, зан характер гээд нэлээд дайжгүй дүрс даанч тэгээд Trunks супер сайн болоод амархан дуусгацдаг. Энэ бүх тулааныг харсан Сатаны ходоод нь өвдөд байна гэж өөрийн шилдэг зүхтах техникийг ашиглаад зүхтах гэж байхдаа бага хүмүүст баригдчихдаг. За дараагийн тулаан бол Piccolo, Krillin хоёрын. Krillin ч үнэндээ Piccoloогоос айгал ямар азгүй юм бэ гэж бодоод байж тулаан эхэлдэг. Чи яагаад ямар нэг царайны урил гаргахгүй байгаа юм бэ? Наад байдал чи намайг тэнийг юм шиг харагдуулаад байна гэж түн рүү дайрна. Piccolo ч юу болсон бүү мэд түүнийг хаяа нисчдэг. Угаасаа мань үнд нээх ялагдах хамаагүй байдаг бах та. За ингээл сүүлд үлдсэн 4 хүн өөр өөр газар руу очиж галактикийн тулаанчтай тулдахаар болно. Хөдлөх цаг болж бүгд 10, 9, 8, 7 гээл тоолно. Нэг тийм портал шиг зүйлээр өөр өөрсдийн тулааны талбар руу очноо. Янз янзын газар зарим нь гоё цэцгсээр дүүрэн талбай бол зарим нь лаван дунд тулдахаар болдог. Криллийн дээр нэг хөөрхөн эмэгтэй гараад ирдэг. Манай унш дотроо эмэгтэй хүнтэй тулдахаар болсон гэж бөөн баяр эмэгтэй байх үгүй нь хамаагүй ямар ч хайр үзүүлэхгүй гэж түн рүү дайрах гэхэд нөгөөх нь бүр аимшигтай үгийн зүрхийг балбаад хайчдаг. Харин нөгөө сум мочин гар дээр нэг залуу гарч ирснээр хоолойг нь боогоод алчна. Энэ бүгдийг дэлгэцээр үзэж байсан хүмүүс хүн алчлаа штэ гэж бүгд сандралдана. Харин Trunks цэцгэн доонд тайван явж байхад түн рүү гинтийн дайралт орж ирдэг. Чи чинь хүн аллаа штэ эн чинь зүгээр л нэг тэмцээн гэж хэлдэгч тусыг ис олно. Хоорондоо нэлийн ширүүн тулднаа. Нөгөө гар нь ч бүх хүчээ гаргахаар шийдээ нэлийн бак болоод хувирчна. Trunks нэлийн зодуулаад супер сайн болоод сэлмийг нь нүцгэн гараараа углаад ганцхан цохилтоор алчдаг. Тэгсэн харин тэдний босс буюу BoJack гарч ирээд ганц л зохино. BoJack-ийн кийг нь мэдэрсэн Vegeta, Goku хоёр нэлийн эвгүй байдалд ордог. Энэ үед Гоку өгсөн болохоор Кая бурхантай хамт байж байхгүй ба түүнд BoJack гэж хэн болохыг тайлбарлаж өгдөг. BoJack болохоор багийнхантай хамт
сансар огторгуугаар явж дээрэм тонол хийхээс гадна гаригуудыг устгадаг юм байлээ. Тэгээ бүх Кайо бурхнууд нийлж байгаа сансарын зах түүнийг хордог. Тэгээ сүүлд Гоку Селтийг тулааны үед хүчний нөлөөгөөр нь тэр хориг алга болоод энд ирсэн нь ийм учиртай юм байлээ. Гоку ч хэлдэг битээ санаа зовоо дэлхий дээр Гохон байгаа шүү дээ гэж түүнд хэлдэг. Гохон ч бүх найзууд нь онсон хараа нэлээд орлонаа. Тэгэл Гохон дээр нөгөө хэд бүгд гараад ирнэ. Бас Тэншихаа Ямач ойрч ирдэг. Танаа гариг үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Энэ гариг дээр хүн болгоныг ална гэж тулаан гэлдэг. Угаасаа тэгээ Тэншихаа Ямач ойр туслах төр болохоор нэг алгадалтаар л тэнгэрийн орлоо саларна. Гохон ч нэгийн эсрэг 3 хийнэ. Селийг ялсан дажгүй хүчтэй болохоор туслуудтай нэлээд ноцолдно. Даанч нөгөө хэд нь бүр хүчтэйгээс гадна багаар амар сайн ажиллана. Ойрол ард урд гараад Гохоныг нэлээд балбдаг. Гокуч уурлах хэрэгтэй чиний нууц хүч сэргэн гэдэг. За тэгэл нөгөө хэд дуусгах гээл Гохон руу өгөхийн цогцолтууд хийдэг. Сүүлийн цогцолтыг уулаад за Гохонч бурхан болгон дээр гэсэн Кола ирж үнийг аварнаа. Колоч угаасаа нэлээд ууртай үгийн зөрүүгөө шууд Божак руу дайрдаг. Нэлээд дайггүй тулдаг ч гэсэн тусыг бас л эс олно. Божак яг түүнийг алахын даван дээр Транкс ахин босч ирж Гохон тэр хоёрт тусалдаг. Транкс руу яг эцсийн зохилт хийх гэж байхад мэдээж түүний аав ээжтэй эцсийн эцэст гарч ирдэг. Хоёр талаас нэлээд тэнцүү тулдаг ч гэсэн Божак арай л илүү байгаад байдаг. Түүн рүү хийх дайралтууд ямар ч нөлөөг болж угаасаа нөгөө хэд нь тоогоор ч илүү багаар сайн ажилдаг болохоор манай эдэг нэг нэгээр нь унгаагаал байдаг. Божакч хүчээ нь олохгүйгээр өөрийн жинхэнэ төрхөө илчилж өрөлдөө ордог. Гохон сүүл ганцаараа үлдээд нэлээд үдшиж тарнаа. Уулан дажгүй хүчтэй дээж яалтчгүй хүний тооны зөрүүгээр байснууд бүх даваа талыг өөрсдийн болгож байсан. Нөгөө хэд ч дөрвөн талд нь гараад балбаад байдаг. Гокуч надад ямар ч арга байхгүй юу гэж дээрээс анхаас өөр юу ч хийж чаддгүй. Гохоныг тэрвэл бүх ясын бяцлагыг харсан Гоку дисэлгүй агшин зургийн шилжилтийгээд ирдэг. Ирээл Божакийг нэг зохиол Гохонд хэлдэг. Би жаахан үгчиг ажиллаад бай. Чамаас өөр дэлхийг аврах хүн байхгүй гэж түүнийг тэрвэд хэлдэг. Гоку ч үгсэн болохоор хүний ертөнцид байх хориотой 5 секунд л дэлхийгээр гэсэн нь тэр юм байлээ. Аавынхаа хэлснийг сонссон Гохон захиж хөл дээрээ зогсноо. Аав намайг сая аварлаа гэж өөрийн нуугдмал хүчээ гаргаж ирнэ. Аав би ахиж жаахан хүчээр ажиллахгүй. Намайг тэр дэлхийг авар гэсэн гэл өөрийн бүх хүчээ гаргана. Түүний хүчний нөлөөгөөр дэлхий чичирнэ. Маш тайвнаар тэр ид рүү алхана. Угаасаа одоо хүчний хэд их зөрүү гарахыг мэдж байгаа түнд яарах ямар ч хэрэг байхгүй. Хоёр туслахын нэг зохиолт нэг өшгөлтөөр алчнаа. Божакийн бүх хүчээ шингээсэн дайралтыг юу ч болоогүй юм шиг үлээж аваад түн рүү дайраад руу нэг л зогтдог. Божак чаманда энэ хүүхд яаж ингэж байна гэж хэлээл байж байхад Гохон түн рүү эцсийн зохилтыг хийдэгтэй. За энэ үртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр улам их бичлэг оруулах болохоор лайк, саб дарахаа бүү мартаарай.